тодорхой төрлийн зөрчилд шүүгчээс шийтгэл оногдуулах ажиллагаа. Зөрчлийн тухай хуулийн 2-ын 1-р зүйлийн 1-р хэсэгт хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хууль шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл эсвэл хөг зөрчил гин. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүн хуулийн этгээд нь хууль захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэн тооцно хэмээн хуульчлан заасан. Хуулийн дээрх заалтыг задлан үзвэл зөрчлөн хууль захиргааны журам буюу эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн нийгэмд хор уршигтай гэмбуруутай үйл ажиллагаа зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан шийтгэл хүлээх үйлдэл эсвэл гэсэн 4 үндсэн шинжийг агуулах ажээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1-8 дугаар зүйлийн 6-ад нийт 28 субъектыг зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан хэмээн хуульчлаад тэдгээрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа шийтгэлийн хуудасд шүүхэд гомдол гаргах журмыг мөн хуулиар тухайлан зохицуулжээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр шүүгдэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үндсэндээ эрүүгийн хэргийн болон захиргааны эргийн шүүхээс эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг шийдвэрлэх ажиллагаа. Эрүү, эргэн, захиргааны эргийн шүүхэд хуулиар харьяалуулсан зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн үндсэн 2 төрөлдөө явагдаж байна гэж ойлгож болох юм. Шүүгч нь тодорхой 4 төрлийн зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэл оногдуулна. Ингэхдээ зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1-8 дугаар зүйлийн 7-д заасанчлан эрүүгийн хэргийн шүүхээс зөрчлийн тухай хуулийн 15-ын 3, 15-ын 4, 15-ын 5 болон 15-ын 7 дугаар зүйл заасан зөрчилд шийтгэл оногдуулахтай холбоотойгоор явагдах зөрчлийн хэрэг бүртгэлтийг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1-8 дугаар зүйлийн 9 зааснаар цагдаагийн байгууллага явуулах бол харин иргэний хэргийн болон захиргааны эргийн шүүхээс дээрх 4 төрлийн зөрчилтэй холбоотойгоор явуулах хэрэг бүртгэлтийн ажиллагааг тус хуулийн 1-8 дугаар зүйлийн 8 заасанчлан тухайн шүүх өөрөө явуулж байна. Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд иргэн хэн боловч шүүгчээ шүүн таслах ажиллагааны бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглож шүүхийг үл хүндэтгсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн, этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд эл асуудлыг зөрчлийн тухай хуулийн 15-ын 3, 15-ын 4, 15-ын 5 болон 15-ын 7 дугаар зүйлд тухайлан зохицуулсан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль заасанчлан шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор хууль заасан тодорхой тохиолдолд шүүх хуралдаанд эрх зүйн бүрэн чадамжтай 25 нас хүрсэн Монгол улсын иргэн тухайн анхан шатны шүүхийн харьяалын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг. Ял шийтгүүлж байгаагүй. Сонгогдсон шалгарах үедээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч байгаагүй. Монгол хэлээр чөлөөтэй ярьж ойлгодог. Сүүлийн 1 жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй иргэнийг иргэдийн төлөөлөгчөөр сонгон шалгаруулж оролцуулдаг. Зөрчлийн тухай хуулийн 15-ын 3 дугаар зүйлд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон шалгарсан хүн хууль заасан хүндэтгэн үүсэх шалтгаангүйгээр шүүх хурлын ажиллагаанд оролцохоос санаатаагаар зайлсхийсэн бол 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ. Энэхүү зөрчлийн субъект нь хууль заасан журмын дагуу иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн. Субъектив талын үндсэн шинж нь хурлын үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийсэн гэмбуруугийн шууд санаатай. Объект нь шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилго бүхий шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай болон процессын хууль тогтоомжоор хамгаалагдсан нийгмийн харилцаа. Объектив талын үндсэн шинж нь зөрчил гаргах этгээдийн үйлдэл эсвэл төхөн улмаас учирсан хор уршиг. Зөрчлийн тухай хуулийн 15-ын 4-р зүйл шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох. Шүүгчийн хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцгийг оролцсон эсвэл шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ. Энэхүү зөрчлийн субъект нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролцсон хүн хуулийн этгээд. Субъектив талын үндсэн шинж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах,
эсэргүүцсэн болон шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн гэмбуруугийн шууд болон шууд бус санаатай. Объект нь шүүхийн тухай болон шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан нийгмийн харилцаа. Объектив талын үндсэн шинж нь зөрчил гаргагч этгээдийн үйлдэл эсвэл түн улмаас учирсан хор уршиг. Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхим тогтоосон журмыг захих, хуралдаан даргалагчийн шийдвэр захирагдах үүрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн 15-ын 5 дугаар зүйл. Шүүх хуралдааны дэг журам зөрчих. Шүүх хуралдааны дэг журмыг зөрчсөн бол хүнийг 101-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ. Энэхүү зөрчлийн субъект нь хуралдааны дэг журмыг зөрчсөн хүн байх бөгөөд субъектив талын үндсэн шинж нь шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхим тогтоосон журмыг сахих, журам зөрчсөн гэмбуруугийн шууд болон шууд бус санаатай. Объект нь шүүхийн тухай, шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон процессын хууль тогтоомжоор хамгаалагдсан шүүх хуралдааны дэг журам. Объектив талын үндсэн шинж нь зөрчил гаргагч этгээдийн үйлдэл эсвэл түн улмаас учирсан хор уршиг. Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлд шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шийдвэр гүйцэтгэгчийг гүтгсэн гэмбуруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэн хэмээн заасан бөгөөд зөрчлийн тухай хуулийн 15-ын 7 дугаар зүйлд шүүх, прокурорын дуудснаас хүрлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсвэл гэрч, хохирогч, шинжээч, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалцсан, эсвэл хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол хүний 301-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрлцэн ирэх, эсвэл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалцсан, зайлсхийсэн, эсвэл шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг 301-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ. Энэхүү зөрчлийн субъект нь шүүхийн дуудснаар хүрлцэн ирэх болон мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан хүн байх бөгөөд субъектив талын үндсэн шинж нь шүүхэд хүрлцэн ирэх болон мэдүүлэг өгөхөөс зориуд зайлсхийсэн гэмбуруугийн шууд санаатай. Объект нь шүүхийн тухай болон процессын хууль тогтоомжоор хамгаалагдсан нийгмийн харилцаа. Объектив талын үндсэн шинж нь зөрчил гаргагч этгээдийн үйлдэл эсвэл төхөн улмаас учирсан хор уршиг. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болохын хувьд шүүгчээс зөрчлийн тухай хуулийн 15-ын 3, 15-ын 4, 15-ын 5 болон 15-ын 7 дугаар зүйл заагдсан 4 төрлийн зөрчилд шийтгэл оногдуулах ажиллагаа нь иргэний хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйл болон захиргааны хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлд тус заасанчлан хууль зааснаар торгуул оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх тогтоол шүүгч шийдвэр гарган зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулах бол бусад тохиолдолд торгуул оногдуулах асуудлыг шүүгч зөрчил гаргасан этгээдийг дуудан ирүүлж шийдвэрлэ. Ингэхдээ зөрчил гаргагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь түүнд шийтгэл оногдуулахад саад болохгүй юм. Түүнчлэн хууль тогтоогчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7-гийн 6 дугаар зүйлд тухайлан ямар төрлийн зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудас нь аль шүүхэд хандан гомдол гарахыг нэг бүрчлэн нэрлэн хуульчилсан бөгөөд хуулийн энэхүү заалтад дээрх 4 төрлийн зөрчилд гомдол гарах эрхийг заагаагүй. Хяналтын асуулт. Захиргааны хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105-ын 2-т шүүх хуралдааны завсралгаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааныг орхиж явахыг хориглоно хэмээн заасан бөгөөд шүүгчээс шүүх хуралдаан эхлэж шүүх хуралдааны дэгийг танилцуулгатай холбоотойгоор хэргийн оролцогчид хуулийн дээрх заалтыг танилцуулсан хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа явагдан шүүх хуралдаан завсарласан үеэр хариуцагчийн итгэмжсэн төлөөлөгчийн нэг А шүүхийн шийдвэрийг сонсолгүй хуралдааныг орхиж явжээ. А-гийн үйлдэл нь зөрчлийн тухай хуулийн 15-ын 5 заагдсан зөрчлийн шинжийг хангаж байна уу? Хэрв хангаж байна гэж үзвэл шүүгчээс Ад шийтгэл оногдуулахдаа иргэний хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйл, захиргааны хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн аль журмын дагуу шийтгэлийг оногдуулах байна. Ханс Зайдлын сан түүний эрх зүйн боловсрол академиас эрхлэн явуулж буй видео сургалт хөтөлбөр.